Соёл спорт аялал жуулчлалын яамны соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга оргил хэвлэл мэдээлэл хэрэгслэр төрийн нарийн бичгийн дарга Алтан гэрэл хүүгийнхээ компани тендер өгсөн тус яамыг төрөл садангаар дүүргэсэн гэсэн мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр тус яамны төрийн нарийн бичгийн дарга Алтан гэрэл сэтгүүлчдэд хандаж эдгээр асуудлын талаар мэдээлэл хэллээ. Би боловсролын яамныхантай ярьж агаад за танаа урдах яам наад тендерт шалгаруулсан юм байна. Энэ жил та нар нэгэн шалгаруулсан энэ гэрээгээ та нар өөрсдөө байгуулад явъя би юм хүсэж байна. Манай яам дээр ирчих юм бол бас арчин нургийн зөрчил үүсчих гээд байна гэж хэлж гуйж агаад 13 он зарласан тендерийн асуудлыг боловсролын яам дээр явуулсан. За 13 оны төсөв сангийн яам эдийн засгийн яам дээр хийдэг багтлагдахад энэ он дамжиж баригдах барилга үлдэгдэл санхүүжилтийг нь асуудал хүссэн хүсээгүй манай яамд шилжиж ирж байгаа. За шилжиж ирсэн учраас тэр даруйд нь би аялалтай тэмцэх газар 13 оны 10 сарын 21-ний өдөр зөвлөмж хүссэн. Тэгэхээр ийм хуулийн заалтын дагуу та ингэж энэ үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн зөвлөмж ирүүлсэн. Оргил нь ямар тач олон нийтийн мэдээллийн хэрэгслэр ажиллаа өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр соёл спорт аялал жуулчлалын яамны болон хувь хүний нэр төр талдсан гэж тэрээр үзэж байгаа юм аа. Би бүх хүмүүсэд дур мэдэн томилдгоо. Томилхын өгнө хуулиар бид энэ ажилд ийм хүнийг томилох гэж байна. Судалж өгнөөгээд авилгатай тэмцэх газар бүх хүмүүсийнхээ материалыг хөргүүлдэг. Авилгатай тэмцэх газар хөргүүлсэн материалыг 14 хоногийн дотор судалж үзээд за энэ хүнийг томилоход ямар нэгэн ашиг засгийн зөрчил үүснэ тогтоогдохгүй байна. Томилж болно гэсэн зөвшөөрөл өгдөг. 14 хоногийн дотор судлаад. Тэгэхээр манай яам 78 ажилчинтай. Энэ 78 ажилчинд ингэж авилгатай тэмцэх газраар тодорхойлж шалгуулалгүй тавигдсан нэг шалгуулах шаардсан байхгүй. Гэтэл энэ миний кино театр эхний 20 суманд тавигдахдаа ямар тендер зарлагдахгүйгээр сайдаар тушаал гаргуулад соёл урлаг хөгжүүлэх сангаар оргил гэрээ байгуулад явуулсан. За нэгэнд явж байгаа амжилттай төсөл би одоо яаж харагдах вэ? Явсан 20 суманд тавигдсан. Тэр 20 суманд тавигдсан миний кино театр одоо хөлт ашиглалтанд ороогүй. Яагаад ороогүй гэхээр болсон хүчнээ бэлтгээгүй. Хэрэглэгчийн судалгааг сайн хийгээгүй. Ямар хэн ажиллах юм, ямар хиймэл дагуул толбох юм. Дараа нь ашиглалтын зардыг хэн төлөх юм тэр нь тодорхой биш. За шалгуулаад 2 компани орсон, 1 компани орж ирсэн. Гэтэл оргил энэ компаниг шалгуулахгүй. Заавал энэ компаниг шалгуулах хэрэгтэй гэж хөөн зарга үсгэсэн. Тэр Америкийн Холливуд үзэж байгаа киног яг тэр цагт нь манай сумын иргэд үзээд эхлэх юм бол энэ төрчийг цааш нь хөгжлүүлье. Тэгж чадахгүй бол улсын мөнгийг хий дэмий юм дөрөв шаардлагагүй. Гэдэг шаардлага тавьсан. Энэ нь бол одоо манай хүнд бол их хориг саад тавьж байгаа мэтэр ойлгоц юм шиг байна. Төрийн албаны зөвлөлөөс оргилын орны хүнийг томилохын тулд төрийн албаны шалгалт авсан. Харин тус шалгалтын дүн ямартайч гарсан бөгөөд төрийн албаны зөвлөлөөс хамгийн өндөр оноо авсан 2 хүний нэрийг одоогоор санал болгоогүй байгаа юм байна.